Арт хаус галерейд нэгдсэн үзэсгэлэнд Монголын үндэсний урлагийг бүтээж байгаа газрын урчууд, газрын хүмүүсийн хэрэглэж байгаа эртний болон энэ цагийн урчууд дархчуудын хийсэн олон төрлийн бүтээлүүд оролцож байна. За энэ үзэсгэлэн тавигдсан эдлүүдээс Дарган хийц, Түүх алхын хийц, Батнаруу, Далай чонхор, Баруун Монголын дархчууд, урчуудын хийсэн бүтээлүүд байгаагаас за эртний язгууртнуудын эдэлж хэрэглэж байсан хөөргнүүд анхаарал татчихвала. Хуучны хөөрг бол нягтар сайтай чулуу өөрөөсөө хэдэн жил үеэрээ эдэлж хэрэгжилж байсан болохтараа чулуу нь бол хамаагүй илүү. Гуулаар ингэж сэлж хийсэн гуйлан нухтай хуучны шүр нь болохтар нөгөө нөхтэй шүрийг дундуур нь хуваагаа хийсэн. Дээр үеийн хөөрөгч ерөөсөө л ийм нам хандлагатай байсан. Энэ яг зүгээр жандаа одоо дээр үеийн бүр томчууд хэрэгжилж байсан. Одоо 8 бадтай нь бол том их хаад ноёдууд хэрэгжилж байсан байхгүй үү. За түүнчлэн энд эртний болон орчин үеийн чамин хийцтэй аяг, эмээл, хятуудаг, шаазын эдлэл, гоёл чимэглэл зэрэг монголчуудын өвлүүлэн үлдээсэн өв уламжлал, урвхан, Монгол үндэсний сэтгэлгээний өвөрмөц онцлог, нүүдэлч анхуй амьдралын хэв маягийг тусгасан соёлын өв, урлаг урлагын ухаан Монгол урчуудын бүтээсэн бүтээлүүд мөн байгаамаа. За энэ дундаас эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан тавгийн эдэг, өнөө цагийн дархчууд хийсэн бүтээлийг танилцуулъя. Эдэ гэдэг бол одоо монголчуудын цагаан сарын болон одоо бусад үед ч гэсэн энгийн өдөр тутмын одоо бидний ахуй амьдрал нэгийг хүндэтгэх, дайл цайлах зорилт хэрэгэлдэг одоо хамгийн том бэлэгдлийн зүйл. Энэ бол хүндэтгэлийн одоо хамгийн том эдэний одоо 5 үеэр одоо ингээд эдэгээ засах юм зорилттой. Тэ 55 см-ийн диаметртай юм эдэний тавг байгаа. Доороо бол одоо Монголын үндэсний уулзан хээтэй Артан мөнгөний шармал, алхан гээ, цэцгэн хээ, арга билэг ингээд бүх юмнуудыг оруулсан юм хээтэй. Одоо бэлэгдлийн чанар нь бол дотор бол ингээд бадамлын ухаан цэцэг илгэрч байгаагаар ингэсэн дээрээс энэ дээр одоо амттнуудыг тавина гэсэн одоо юм бэлэгдэлтэй тий. Монгол уламжлалыг орчин үед хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх, уламжлуулан хөгжүүлэх, таниулан сурчилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү үзэсгэлэн тавигдсан урлагийн тансаг зэрэглэлийн бүтээлүүд нь дахин давтагдчихгүй гэдгээрээ онцлогтой маа.